Монгол киноны гэтгэл. За тэгвэл одоо энэ 2000 доотлого нь хаалт гэж жоох нэг. Всё, но случай. Монголжин студия. Absolute Pictures, Cross Records хамтран үзүүлж байна. Гайхамшигт дэлгэц. Монгол киноны 80 жилийн ойд зориулав. Гайхамшигт дэлгэц сцен 1 дубль 1. Франц улс технологийн дэвшлэрээ дэлхийд тэргүүлэгч орн байсаар 1895 онтой золгосон юм. Шинэ 100 эхлэхэд 5 жил дутуу байхад Парис хүн төрлөختөнд бэлгэлсэн бас нэгэн гайхамшиг нь кино байлаа. Хожим нурлагын бие даасан Томас том салбар уртлаа хөгжсөн киноны эцэг хэмээн нэрлэгдэх түүхэн хувь тавилан Люмьер овогт ахан дүс доногдсон юм. 1864 онд төрж 1948 он хүртэл амьдарсан Луи Люмьер хурц зантай, хөдөлгөөнтэй, авиас бэлгээ оролдлого чармайлтаар тэтгэсэн нэгэн байлаа. Харин түүний ах Огюст Люмьер уужуу тайвуу ухаалаг нэгэн байсан бөгөөд дүүгээсээ урт наслаж удаан амьдарсан юм. Тэрээр дүүдээ хязгааргүй хайртай байсан бөгөөд ямагт түүнд тусалдаг бас дүүшгэн техникийн авиас сонирхолтой нэгэн байжээ. Place Pigalle, Place Pigalle. Нэгэн нөгөөг нь өгсөн ийм сайхан ахан дүүсийг хүн төрлөختөнд бурхан зориуд илгээсэн гэлтэй. 1895 оны 2 дугаар сарын 15-нд хөдөлгөөнд дүрсийг дэлгэцэнд үзүүлэх хэрэгслийг бүтээсэн зохиогчийн эрхээ тэд зовж зүдэрч байж арай хийж олж авсан юм. Ингэснээрээ тэд киногоо албан ёсоор олон түмэнд үзүүлэх эрхтэй болсон юм. Шинэ бүтээлийнхээ шидээг үзүүлэх гэж ах トゥ Люмьерүүд их ч яарч байлаа. Ингээд сар гаруйхны дараа буюу 3 дугаар сарын сүүлээр дэлхийн анхны кино гаргалт зохион байгуулагдсан юм. Домогт Парисын Гранд Кафе хэмээх жижигхэн зоогийн газрын зойрын давхарт тэр өдөр мөнгө хөрөнгөтэй, нэр хүндтэй эрхмүүд морлон ирж тэдний бүтээлийг сонирхол сонжсон байв. Тэд заводын ажлын өдөр дууслаа. Галт тэрэг буудал дээр ирлээ зэрэг үйл явдлын сурвалжлага шинжтэй 3-5 минутын богино хэмжээний киног үзээд ихэд баярлан хөөрч бүх киног аппарат хэрэгслийн хамт худалдаж авахаар бие биенээсээ өрсөн үн хаялцаж байсныг нүдээр харсан гэрч тэмдэглэн үлдээсэн байдаг. Ийхүү кино хэмээх гайхамшигт урлаг хүн төрлөختний хүртэл болсон юм. Энэхүү түүхийг илүү тод болгохын тулд цаг хугацааны хувьд бяцхан урагшилж бид та бүхэнд ганц 2 зүйлийг тайлбарлая. Аливаа зүйлд эхлэлийн цэг, шалтгаан шалтгаан заавал байдаг зүй тогтлоос кино урлагч гажаагүй юм. Хүн төрлөختөн гэрэл зураг гэчийг бий болгоогүй бол кино гэж байхгүй байхсан. 1839 онд Францын зохион бүтээгч Daguerre, Niepce нар гэрэл зургийн дүрс гаргах анхны аргыг олж. Тухайн үедээ жинхэнэ дуйлан шууган болсон гэрэл зургийг нээснээр зохион бүтээгчдийн сэтгэл хансангүй. Тэд гэрэл зургийг хөдөлгөөнд оруулах, хөдөлгөөнд дүрс авах мөрөөдөл думбаж
ухаанаа уралдуулсаар байсан юм. Цахилгаан гэрлийн гайхамшигт ялалтыг зарлан тунхаглагч Америкийн нэрт зохион бүтээгч Томас Эдисон кино бүтээх арга ухааныг хариугүй олох шахсан ч аз дутсан нэг юм билээ. Тэрээр кино зураг авах, үзүүлэх аппарат зохион бүтээсэн боловч дэлгэцэнд дүрс гаргах нүхийг хэрхэн томсгох арга олоогүй учраас кино мэдлэх мөч 4 жилээр хойшилж киноны эцэг гэгдэх эрх францчуудад шилжсэн түүхтэй. Мотор. Сцен 4 дубль 1-1. Кино урлагийн түүхтэй холбоотойгоор нэрийн зайлшгүй дурдах ёстой хүний нэг бол Жорж Млэйзем. Баян айлын цатгалан хүү түүнийг хамаатан садангууд нь өв залгамжилсан эзэн болгохыг хүсч байсан ч урлагийн замыг илүүтэд үтсэн тэрээр театр байгуулад кино сонирхон манаргаж явхдаа хослол зураг хэмээх гайхалтай аргын үндсийг тавьжээ. Түүний бүтээсэн саранд жуулчилсан нь Кэйсер онгоцны дэлбэрэлт амилсан хүзэр зэрэг кино зургууд эзэндээ нэг их алдар хөндийг авч ирж байсан түүхтэй. Тэгвэл том план, зэрэгцээ монтаж зэрэг киноны илэрхийлэн дүрслэх боломжийг хавьгүй өргөтгсөн аргуудыг Америкийн найруулагч Дэвид Вок Гриффит анх бодож олсон гин. Тэрээр зүгээр л байгаа зүйлийн зургийг кино болгон авах нь хангалтгүй, илүү сонирхолтой болгохын тулд найруулах хэрэгтэй гэдгийг анх харж нэвтрүүлсэн гавьяат нь юм. Түүний эвлэрдэггүй зан, сүйрсэн орголт зэрэг кино нь ихэд алдаршсан байдаг. Энэ мэтчлийн киноны үүсэл хөгжлийн талаар олон түүх ярьж болох боловч энэ нь бидний үндсэн зорилго биш учраас та бүхний анхаарлыг Монголын киноны түүхтэй холбоотой хэсэг рүү хандуулъя. За энэ дэвч. За тий. Дэлхийн ертөнцийн хүү кино хэмээх шинэ урлагийг шинтэн сонирхож эхэлсэн тэртээ хон жилүүдэд Монголд жухам юу болж байв? 13 дугаар зуунд дэлхийг төвшөдгөх ихэд анд мордож нараа нь Багаадын Ботрол самурлын үед хамаг тэнхэг амбараад адаг сүлд нь Чингүрний хар янд орж гадаад ертөнцөөс тус гаарлагдан нэг ёсны амьд тавихын агантай нам гүм оршиж байсан Монгол оронд кино гэж зүйл анха хэдийд орж ирэв. Хэн тэрнийг авчрав? Ер нь Монгол хүн энийг хэрхэн хүлээж авав гэсэн асуултууд сонирхол татсан юм. Тэр үед Монголын нийслэл их хүрээ суурин иргэн шилийн хот суурны өнгө дөрхийг нэгэнт олж эхлээд байлаа. Үзвэр үзэх, тоглож наадах, зугаацсан цэнгэх газрууд үд хаалгаа нээж, ууш зоогийн газрууд хүртэл энд тэнд бий болж, 8 арилжаа цэцэглэж, ер нь л баг гэж басхааргүй амьдрал өрнөж, хүрээ соёл гэсэн өр мөц соёл нэгэнтээ бий болж хаад байлаа. Үүнээс улбалаач тэрөө их хүрээнийхэн
кино урлагтай харьцангуй эрт танилцсан юм. Кино судлаач Цолмон хуучин цагийн гэрч болсон хүмүүстэй уулзаж 100-аар алсрах он цагийн өчгийг хөвөн явсаар 1900-аад оны эхэн буюу бүр тодруулах юм бол 1903 онд Монголын нийслэлд дуугүй кино гарч байсан хэмээх дүгнэлтийг аман баримтан дээр туршиглан хийжээ. Доктор Эренчил Самбуу нэрт найруулагч Зандраа нар болохоор энэхүү мэдээг үгүйсгээгүй ч 1910-аад он гэхэд Монголд кино гарч эхэлсэн гэдгийг хөдөлбөргүй баримтаар нотолсон байдаг. Өөрөөр хэлэх юм бол кино гэдэг шидэт зүйл бий болсон цагаас хойш 8-15 жилийн дараа Төв Азийн гүнд ирсэн гэсэн үг. Гайхамшигт дэлгэц цоврал Монгол киноны хаан түүхийг таны гэгэн мэлмид өргөн төлөвлөж байна. Монголын хүү Норжмагийн зам Сүхбаатар Цогт тайж гайхамшигт дэлгэц цоврал Монгол киноны 80 жилийн ойд зориулав. Миний зогсож байгаа барилгачдын талбай орчим тухайн үед иллюзионны гудамж гэдэг нэртэй байжээ. За энэ ард байгаа байшингийн зойрын давхарт бол зоогийн газар бильярд байсан байгаа юм. Тэгвэл энэ байшингийн дээд давхарт нь кино гарч ирсэн. За энэ кино гарч ирснараа монголчууд маань өргөн олон нийтээр кино үздэг болж бас кинотой ер нь монголчууд танилцж эхэлсэн байна. Энэ Зануузрын нэрмжит өрсөлдөх урлагийн музей байгаа энэ байшин тэр үеийн хамгийн өндөр байшин. Тийм учраас өндөр хоршоо гэж нэрлэгдэж байсан юм байна. Гайхамшигт дэлгэц. Кино анх 1903-аас 4 онд Орос нэвтрэхэд иллюзион хэмээн нэрлэгдэж байсан баримтаас үзэхэд энэ гудамжны нэр Оросоос орж ирсэн бололтой байгаа юм. Тэгээд ч Орос эзэнтэй бирж буудал, Крем зоогийн газруудад богино хэмжээний дуугүй кино гарч байсан болохоор энэ нэр амархан нутагшиж олон түмэнд иллюзион үзүүлдэг гудамж гэдэг утгаараа түгэнд тархсан байгаа юм. Гайхамшигт дэлгэц. Монгол киноны 80 жилийн ойд зориулав. Төд бодлого киног сүүдэр ший, сүүдэр зураг гэж хөрвүүлэн кино гаргахыг цахилгаан сүүдрийн наадам гэж нэрийдэх болсон байна. Ер нь тэр үед хүрээний зөвхөн ганцхан гудамжинд кино гаргаад ирсэн юм биш л дээ. 20 дугаар зууны ихэнх гэхэд Монголыг гадныхын их сонирхох болж цөөн тооны баг буурай 5 хэлийн улсууд хүрээнд төвлөрч тэд өөрснийхээ бизнесийг эрхлэн бас улс үндэснийхээ соёлыг түгээх гэж ирмэлцэх болсон юм. Одоогийн нэгдсэн 2 дугаар эмнэлэг байрлаж буй хэсгийг Американ дэнж хэмээн нэрлэдэг байсныг бүгд мэднэ. Харин тэнд 1910-ад оны үед Америк, Англи, Герман, Мексик, Япон кино гардаг байсныг тэр бүрийн хүн мэдэхгүй байж болно. Дэлхийн хамгийн сүүлчийн нүүдэлчид ийхүү соёл иргэншлийн хамгийн сүүлийн үеийн ололтыг бусдаас дутхгүй хуваалцаж байсан нь сонирхолтой байгаад бахархалтай түүх билээ. Стениус дубль 1-8. Эвэлдэ цаамаа таварэ. За энэ
(1912 онд Жансан Бэс Нанзад зайсангийн хашаанд хятад кино гардаг байсан бөгөөд 8 хотын түүхийн гэрч болсон хөх тоосгоны хэлтэрхий хүний хэлээр ярьдаг байсан бол энэ бүхнийг урамтайхан өгүүлэх байсан даа. Тэр үед зөвхөн Амгаланбаатар хот төдийгүй их хүрээний усны гудамжны хятад хороолол 2 үзүүрийн газар байсан бөгөөд тэнд хоёуланд нь Тансан ламын үлгэр хар цагаан могой жийдэн хуушааны түүх зэрэг кинонууд гарч ихч хүн хүрэлцэн ирж үздэг байсан гин. Эмили цагаан мартаа орой. Наач додоо гэсэн. Энд их сайхан. Тэр үеийн монголчууд киног хэрхэн сонирхож байсан тухай нэгэн Орос эр Современная Монголия сэтгүүлийн 1915 оны дугаарт бичгтээ хятад Оросууд киног дуртай үздэг байсан ч гэсэн монголчууд гол сонирхогчтон байсан юм. Тэд киноны танхимд пиг дүртлээ чихэдж багтдаггүй байлаа гэснээс харахад аливаад сониуч соргог монголчуудын хувьд кино үзнэ гэдэг нь гойд содон зүйл байлаа. Монгол киноны хаан түүх гайхамшигт дэлгэц. Кино хэмээх гайхамшиг зөвхөн нийслэл хүрээнд гарч байсан гэдэг нь эндүүрэл гэдгийг би бас дахин хэлмээр байна. 1913 онд одоогийн Өвөр хангай аймгийн Уян суманд сайн ноён хан Намнан сүрэн Санкт Петербургээс аппарат авчран кино гаргаж байсан гэх мэдээ байдаг. Мөн 1916 онд одоогийн Сэлэнг аймгийн Алтан болог суманд Орос кино гарч ирсэн байна. Энэ бүхнээс үзэхэд ертөнцийг танин мэдэх нэгэн түлхүүр монголчуудын гарт баттай атгагдсан нь нотлогдож байгаа юм. Монголд кино анх нэвтэрсэн түүхтэй холбоотойгоор онцгойлон дурдах ёстой хүний нэг бол 8 дугаар богд Жавзан Дамб юм. Тэрээр буддийн шашинд гүнзгий итгэсэн монголчуудын 19-20 дугаар зууны зааг үеийн оюуны цорын ганц удирдагч бас амьд бурхан гэгдэж байсан юм. 8 дугаар богд олон талын сонирхолтой бас сониуч хүн байсан байна. Түүнтэй олонтой уулзаж явсан эрдэмтэн зохиолч Асиндовский 1922 онд Америкт хэвлүүлсэн номондоо Богд хаан үнэхэрийн гайхалтай музейтэй түүнд Европын музейнүүдэд ч байхгүй тийм нандин цуглуулга бий гэжээ. Аливаа сонин содон шин сэргийг зүйлийг үргэлж сонирхдог Богд гэгэн дуугүй киног ихэд таашаан сонирхож Богдын ордон нийслэл хүрээний кино тогтмол гардаг цөөхөн газрын нэг нь болж хувирсан байна.
Тэр үед богдын ордонд кино гаргадаг гол хүн нь Бурят Бадам нэртэй Хаминган эр байлаа. 1910-ад онд амжиргааны зам мөр хөөж нийслэл хүрээнээ ирсэн Бадамын хувьд хэрвзээ ээлдвийг сонирхдаг саваагүй зан альва онсон техникийн учрыг олцоход нэг тийм техник сэтгэлгээ байгаагүй бол аз жаргал эрэл хийлэн бядан тэний үчилсээр юу ч ололгүй ядуу тарчиг хэвээрэн хорвоог орхидог олон бадарчны хувь тавиланг давтах байсан бидсээ. Хойд нутгаас нэг муу хундаг дугуй хөлгөлөн зүтгэсээр нийслэл хүрээнд хөлөд тавихтаа Монголын гэрэл зураг кинорлогийн түүхэнд нэрээ мөнхлөх түүхт мөчөө хаяанд ирснийг Бурят Бадам төсөөлж үн мэдээж. Бадам тэр үед их хүрээнд амьдарч байсан Америк, Герман зэрэг олон хэлийн арилжаач худалдаачтай дотн нөхөрлөж, цахилгаан хэрэгсэл ажиллуулж, гэрэл зураг авч, ойдлын машин, цаг зэрэг нүүдэлчдэд ойлгомжгүй бас ч уучрыг олоход бэрх зүйлсийн эвдрэл гэмтлийн хялбархон засчигдахаараа тэр дорон алдаршиж богд гэгэнтний таалал ивэлд багтсан гэдэг. Наран гэрэлт түмэн наст богд хаан улсын их тагн сүүдэр шийдэ морилно. Богд хааны ховор нандин цуглуулганд зөвхөн цаг гэхэд л 1000 орчим байсан гэж бодхолоор сонирхол таашаал нэгтээ энэ хоёр хүнд ойртон дотносох хангалттай шалтгаан байсан байгаа юм. Бурят Бадамын авгаа Орнон Бата хожим дурсахтаа нэг орой Бадам богдын ордонд гэрэлгээгээ цацарсан онсон хүрдийг лам нараар эргүүлүүлж цагаан даван дээр морьтой хүмүүсийн давхиж яваа дүрс гаргасан юм аа. Хүмүүс тэрнийг ихэд сонирхож богдын сүүдэр номхотгохч гарч байна гэж шуугсан гэж ярьснаас үзэхэд Бадам богдын ордноо кино гаргаж байсан нь яахын аргагүй гарцаагүй үнэн байна. Монгол киноны хаан түүх гайхамшигт дэлгэц. Бадам ингэж кино гаргахаас гадна богдын мөргөл, голын ногоон сүм, цагаан сүмийг кино хайснаа буулгасан гих сураг байдаг. Гэвч одоо хүртэл эдгээр зургууд олдохгүй байгаагаас үзвэл цөвөн цагийн шуурганд эргэж хизээч олдохгүйгээр усцсан байж магадгүй гих харуусал бөгөөд хардлагыг төрүүлж байгаа юм. 8 дугаар богд өөрөө өргөө гэртээ ингэж кино үзэх дуртай байсан ч сүм хийдийн газар Санвартан олныг хориглож байсан сонин. Ингээд 1913 оны 2 дугаар сарын 2-нд нууц зарлиг гаргасан байна. Лам хүнийг инши хэмээх Орос элбийн газар явуулан самууруулахад хүргүүлэхгүй болгосгоо. Элбийн газар явж ирсэн лам ховрог хүнийг хэрхэн цээрлүүлэн шийтгүүлэл зохих
дүрм хэмжээг түүгээрэн хэлэлцэж мэдүүлэн ирээд хянам тогтооход бэлтгүүлсэвэ. Дугаар зуун шаштар түүхэн дөнгөж бичижигдсэн цаг үетэй зэрэгцэн Азийн Монголд нэгэн гайхамшигт үйл явдал болж кино хэмээх авгаа урлаг морилм нэрлээ. Монголын сүүлчийн эзэн хааны орд өргөөнө анх дөрөө мулталсан энэ урлаг төд удалгүй хүрээний олны нүдийг баясгаж хүн болгоны чихийг дэлдэлгсэн юм. Гайхамшигт дэлгэц төгсгөлийн хэсэг сцен 21 дубль 1-1. Хордугаар зууны эхээр мэндэлж шин зуунтай хөл нийлүүлэн эртний түүхт Монголд хөл тавьсан кино хэмээх урлагийн үүх түүхээс сонирхуулахад ийм байна. Төв Азийн цээжнээ мянган жилийг амар амгалан илээж асан нүүдэлчин монголчууд кинотой танилцсанаар цагийн салхи эргэж техник технологийн хүчирхэг урсгалд татагдан орсон нь тэр цаг үеийн чухал үйл явдал байлаа. Монголчууд бид бусдын хийснийг үзээд суух биш, өөрснөө бүтээж туйрвж чаддаг оюунлаг ард түмэн юм а гэдгийг харуулах тэрэл цагийг ойртуулан далсан чухлаас чухал цаг мөч байсан юм. За стоп. Энд өвдөг авъя. Баярлалаа. Баярлалаа. Бидний удас Эрсэн даа нэгдэг гэж нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зоригдсон хөдөлгөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдлаа огтгүй болж үүр цэнглийн мандайг олж болохыг данганц бидний сэтгэлийн хэн зэрэг мэднэ. Нөхдөө Дэлхийн 2 дугаар дайны оршил болсон халах голын толооны эхний өдрөөс ахуулаад зөвлөлтийн кино зураглагч Гүсэв өөрийн шавь 20-р настай Дэмбэрлийн хамт галын шугамд ам өрсөн байж олон мянган метр дүрс авсан байдаг. Өрөөлийн хийснийг л үзэж шагширч байсан монголчууд 1935 оноос өөрсдөө кино хийдэг боллоо. шараа тийм твэн байна. Үе үеийн гайхамшигт уран бүтээлчд маань өөрийн хөрөө гайхамшигыг бүтээж эхэлв. Хүн ирвэс хүчилдэн уралдъя. Кино гэдэг сайхан юм да, хүний залуу насыг аваад үлдчихдэг тийм ээ. Та байж би үгийн гүцээгөө. За. Та сонсч байна. Үн Баатар намайг хүлээж байна.